Мод үржүүлгийн чиглэлээр 42 жилийн туршлагатай агрономч Баяр 53 нэр төрлийн 83 зүйлийн модыг үржүүлж байна. Тэрээр ногоон харш компанийн 4 га талбайдаа 10 төрлийн жимсний 24 сорт, 10 төрлийн хүнсний ногоог өвөл зууны турш тарж ургуулan эрүүл органик хүнсний ногоо жимсгнийг зах зээлд нийлүүлж байна. Ногоон харш компанитай бол 3 жил хамтарч ажиллаж байгаа. Ногоон харш компаниас болохоор одоо нөгөө маш цэвэрхэн хураагаад ирдэг. Тэгээ бид нар бол англи ойлголтыг сахлаад гаргадаг байгаа. Тэгээд ногоон харш компанитай маш их баярлалаа. Тийм эрүүл органик бүтээгдэхүүн түгэж байгаад маш их баярлалаа. Үндэсний хэмжээнд өрнөж байгаа тэрбум мод хөлгөөнийг хэрэгжүүлэхэд мод үржүүлгийн салбарын аж ахуй нэгжүүдийн оролцоо чухал юм а. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад мод үржүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 320 аж ахуй нэгж байгууллага байдгаас 110 орчим нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн нэг ногоон харш компанийн Налах дүүргийн Баянгийн аманд байрлах мод үржүүлгийн талбайд манай оронд ургадаг бүх төрлийн модыг үрээс нь эхлэн ургуулж байна. Тэгээ бидний хувьд бол одоо энэ тэрбум модны хүрээнд одоо модны үр өрсөлдөө бойжуулах энэ чиглэлийн юунуудыг компаниудад энэ ажилд оролцож байгаа компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгж сургалт явуулж ингэж хамтарч ажиллаж байгаа ийм компани байна. Мөн ногоон харш компани нь өвлийн хүлэмжийн ашиглалтын туршлага дээр үндэслэж үйлдвэрлэл худалдаа үйлчилгээг явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдэд 4 сая орчим модны тарьцуулгын нөөц байгаа бол 2025 он гэхэд 115 сая болох тооцоолол байгаа юм а. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад мод үржүүлэх газрын асуудал болон үйлдвэрлэлийн техникийг механикжуулах шаардлага тулгарч байгаа юм а.